бол натынхан. Нат гэж юу юм? Оо, нат гэж мэддэг юм уу? Би тайлбарлаад өгье. Нат гэдэг нь нүур амны техник гэсэн уруугны тавчлал юм. Бид авддаг болон авдаггүй хэлбэр гэдэг. Би танаас сонирхолтой харуулъя. Excuse me, brother, make my love or a mojito. I like the way the fragrance brings out her perfume. As for my coffee, no need for sugar. The word is sweet enough when she is in the room. There's no cigar that could be richer than a smile. So please don't waste the time, I don't want one, thank you. Like the graffiti in the OCD. Without words, she makes my words so colorful. This love's unending, doesn't matter where you're heading. Wherever you go, you know I'll be there too. The neon subside, light up the skyline. At night the city riots serenade for you. Under the street lamps, having a romance. Come take my hand and join me in this dance for two. Сайн байна уу? Нүур амны техник гэдэг мэргэжлийг тодорхойлвол та юу гэж хэлэх вэ? За сайн байна уу. Нүур амны техникч гэдэг мэргэжил нь хэлхийн тулд эхлээ нүур ам судлалын салбар гэдэг шинжилгээ ухааны талаар яригдана. Энэ нь болохоор анагаахын шинжилгээ ухаан дотор нэг том салбар. Энэ нүур амны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа энэ салбар нь өөрөө багаар ард иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг юм багийн цогц эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг хэсэг байна. Энд нь ямар мэргэжлүүд байдг вэ гэхээр шүдний хэмж, нүур амны эрүүл ахуйч, шүдний совилогч энэ бүгд нэг цогц байна. Энэ дотроос нүур амны техникч гэдэг нь болохоор яг шүдний хэмж дотроо бусад салбарууд дотор шүдний хэмжээ салбаруудынхаа нүур амны согог болон нүур амны гажиг цэцлийн салбартайгаа яг нэг баг хамт болж илүү их ажилдаг. Одоо яг нүур амны согог засал болон гажиг цэцлийн баруун гарна гэмээр тийм мэргэжил байдаг бахнаа. Ингээд нийтдээ нүур амны тусламж үйлчилгээг 4 ийм яг гол хүний багийн цогц эмчилгээгээр бүрдэж байна гэсэн үг яг вэ. Гол хүмүүс нь гэсэн үг. За тэгээ нүур амны техникч гэдэг нь болохоор согог цэцлийн эмч нартайгаа нийлж юу их вэ гэхээр согог цэцлийн эмч нар маань аливаа эд эрхтний алдагдсан байгаа эд эрхтнүүдийг нөхөн сэргээх зорилгоор ажилладаг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн маань яг лабораторид хийгддэг гол процедуруудыг нь хийдэг хүмүүсийг нүур амны техникчд ордог байна. Энд нь болохоор авагддаг шүд, авагддаггүй шүд, хиймэл эрхтний одоо алдагдсан нүд, хамар, чих гэх мэтчлэн эд эрхтнийг хүртэл хийдэг ийм мэргэжилтнүүдийг нүур амны техникч гэдэг байна. Гажиг цэцлийн эмчтэй бас авагддаг гажиг цэцлийн зэмсэг хийхэд лабораторийн үйлчлэгийг нь бас хамтарч хийдэг ийм хүнийг нүур амны техникч гэдэг байна. За нүур амны техникчийн хувьд гарын ур чадвар маш сайн байх ёстой. Бас эмч хүнээс бол гарын ур манай яг заавал нүур амны техникчхгүй ер нь нүур ам судлалын салбарын хүн эмч болон техникч хоёр бол яг гараар юм бүтээдэг хүмүүс учраас аль нь мэдлэгээ гартаа оруулж гараараа маш сайн нарийн юмыг хийх чадвартай болохын тулд ажиллах хэрэгтэй дээ. Тэгвэл одоо суралцж байгаа оюутнуудаа өгөх зөвлөгөө хандаж хэлэх үг. Маш сайн юм уш, оюун дүгнэлт хий, тэргээд гараараа маш сайн юм хий, гарын жижиг булчингууд маш сайн хөгжнө. Нэмэлтээр яг гоо 100% бас мэдлэг хэрэгтэй гэсэн. Одоо яг шүдний хэмжээг эмч болон техникч хоёулаа гараар юм гэдэг учраас аль нь миний өгөх зөвлөгөө гэвэл урлагийн мэдрэмжтэй бай. Гоо 100 зураг, баримл, үзэсгэлэнгүүд үздэг, тэдний төлөвийн ойлголттой бас нэмэлт тэгээд гарын жижиг булчингуудаа хөгжүүлэх оюун дүгнэлттэй хийгээд тэр гарлууга гараараа яг бүтээх учраас тийм л зөвлөгөөгүй. За баярлалаа шаа. За сайн байна агшаа. Ингээд нүур амны техникч гэсэн мэргэжлийг та тодорхойлвол юу гэж хэлэх вэ? Сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За нүур амны техникч мэргэжлийг
За тодорхойлбол бусдад инээмсэглэл баяр баясгалан за тэгээ бусдыг өөртөө итгэлтэй байх байдлыг одоо олгодог гэх юм уу да. Тэр байдлаасаа. Та ингээд ажиллаад амар олон жил алдсан шүү дээ. Тэгээ ингээд шүлбэр хийх үйл явцын хамгийн гоё хэсэг нь юу? За ажиллаад одоо 2013 оноос хойш ерөнхийдөө нүүр ам судлалын сургуульд ажиллаж байгаа. За тэгээд шүлбэр хийж явах явцад үйл явц гэвэл за одоо жишээ нь нэг хуванцар шүлбэр дээр их юм да тий. Тухайн өвчтөндөө таарсан. За тэгээд одоо тухайн хүнийхээ царай төрхөнд таарсан одоо нэг пермек үзэх ч юм уу тухайн шүлбэр бэлэн болоод өвчтөндөө маш гоё тарамжтай байх үед бол ерөнхийдөө сэтгэл ханамжтай. За тэгээд мөн авдаггүй шүлбэр дээр шаазан шүлбэрийн өнгийг гаргах. Одоо тухайн хүнийхээ шүдний өнгөтэй яг дүйцсэн байдлаар гарах. Яг одоо нэг ижил өнгөтэй гаргачвал одоо тэгэл за би нэг ажил хийж чадж байгаа юм байна да гэдэг ч юм уу те. Одоо өөрийгөө урамшуулах ч юм уу. Тэр байдал маш гоё байдаг. Танд ингээд анх шүлбэр хийж эхэлж явах хавцад ийм толгонцсон үйл явц байгаа юу? За ер нь бол хүмүүс анхнаасаа шууд нөө чаддаг байдгүй те. Эхнээсээ бол ерөнхийдөө сурдаг. За тэгэхээр толгомцсон асуудал бол зөндөө байгаа. За тэр болгоныгоо аль болох одоо нэг хичээж мэрийгээд дахин давтаад ч гэдэм юм уу те. Гараа зөвшрүүлээд явал ерөнхийдөө гайгүй. За тэгээд онол гардан хоёрыг ерөнхийдөө хослуулвал зүгээр. Тэгээд гардангаа дахин хийгээд гараа зөвшрүүлнэ. Бидний ажил чинь ерөнхийдөө хамгийн их хийгдэж байгаа зүйл чинь гараар явдаг тийм ээ. Тэгэхээр гарданг л сайжруулах. Одоо ингээд сурж байгаа мэргэжлээс сурж байгаа оюутнууд өгөх зөвлөгөө хэлэх үү гэсэн. За зөвлөгөө гэвэл юу ямар байна? Жохон сууж сурмаар байна. Одоохондоо нөгөө юу яахгүй нөгөө сууж сураагүй ч гэдэг юм одоо нэг доктортой суугаад гараа хөдөлгөөд энэ мэргэжлийг яах гэж сурж ийн гэдэг ойлгох хэрэгтэй. Гараад ямар мэргэжил эзэмшээд юу хийж байгаа вэ гэдгээ ойлгоод тэрнийхээ төлөө жоохон шаргуу хичээлэх хэрэгтэй. Одоо бид нар чи 3 жилээс за эхний нэг жил нь ерөнхий ур чадвар гэдэг ерөнхийдөө солихон сургууль дээр хичээл орж байгаа шүү дээ. Тэгэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд бид нар гараа хөдлөх хэрэгтэй. Тийм учраас ямар мэргэжил сурж байгаа дараа нь ямар хүн болох уу гэдгээ сайхан тодорхойлоод тэрнийхээ төлөө шургуулчлах хэрэгтэй. Оюутнуудад ингээд та шүлбэрийг хийж зааж явах үйл явцны юм хөгжилтэй хэсэг нь юу байсан бэ? Энэ дийлэх оюутнуудаас анзаардаг зүйл. За хөгжилтэй гэвэл яг шууд юу яаж орж ирэхгүй байна. Яг зарим нэг тохиолдолд яг нөө хүүхдүүдэд одоо ингээд нэг юу штэ бүрэн шүлбэр дээр ч юм уу хазалтын одоо дэрлэгээ хазуулаад за ингээд тамхилаар суулгаараа гэж өгчдөг. Өгөхдөө яг нөө анзааралгүй эрүүгэн дээр нь харлаа өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт нөхдөөд яг барьж авсан тэр чигээрээ очиод нөө эрүү хошоороо буруу харлаасан л шүү дээ. Тиймэрхүү нэг хөгжилтэй. За тэгээд юу ядгийг одоо ингээд нөө шүлбэрээ тааруулаад одоо нөө химийн шүд хуванцар шүлбэр хийж байгаа шүү дээ. Тэгж яхад шүдээ засаад сансргоол ингээ өсөрчдөг байхгүй. Тэгээд тэрийг одоо дараачийн шүдээ засахгүй одоо эхний шүдээ л хайгаад байдаг. Сая сэлжсэн. Тий аха. Ер нь бол одоо техник чинээ 70% одоо шүдээ хайх тохиол байдаг гэдэг одоо тий. Ямар нэгэн байдлаар хийгээл яг эцсийн байдал болж явах явцад хийж явах процесс ямар сансргүй байдлаар ингээд өсөрчдөг байхгүй. Тэнгүүл одоо нөгөөдгөө хайх ч юм уу. Янз бүрийн ер нь хөгжлөө тохиол гарна. Гэтэ яг одоо бол яаж орж ирдэг вэ? Баярлалаа шаа. За баярлалаа. Та нүүр амныг хийж гисэн мэргэжлийг мэдв үү? Ахаа мэднэ. Юу хийдэг гэж өөрийнхөө үгээр нэг тайлбарлаж өгөөч. За яг сууцлын чинь үнд хамтрагч таслагч юм. За нүүр амны техник гэдэг нь болохоор одоо гоёор хэлэхэд одоо шүд урлаач гэж хэлж болно. Тэгээ
Ер нь гоё мэрэгчил шүү. Сонирхолтой байна уу? Ер нь аюул сонирхолтой. Баярлалаа. Баярлалаа. End of flashback. За төлөглөө. За би бодоос нь тасч болж болно шүү дээ. Болно уу? Болж болно шүү дээ. Шууд тэр чигээр нь тавьчихаа яа. Бид бол натынхан. Нат гэж юу юм? Энэ 10 жилийн мэргэжлийг байдгийг мэдчихсэн үү? Мэдчихсэн. Яагаад сонгож ирсэн? Ийм ч болохгүй гэж сонгож ирсэн тий. Сайн байна агшаа өдрийн минь. Сайн байна уу өдрийн. Над гэдэг нь нүур амны техник гэсэн 3 үгний товчлол юм. Бид авагддаг болон авагддаг